Сайн мэцгэнөө бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Coach Okkoгийн подкастын дараагийн дугаарт давтаа морилно. Би саяхан нэрэ подкаст Амаржингийн подкастт орох завшаан боломж надад олцсон байгаа. Тэгээд ороод тэг Амаржин битээр нилээн олон зүйлийн тухай ярилцсан. Тэгэхээр тэрийг үзээгүй бол орж үзээрэй. Аюу сонирхолтой яриа болсон. Тэгээ Амаржин болон Амаржингийн подкастын багийнханд намайг урьж оролцуулсанд маш их баярлалаа. Гоё яриа өрнсөн. Тэгээд дутхгүй магадгүй дахиж орно гэж найж. Магадгүй би Амаржин өөрийнхөө подкаст дээр ярилцлага авал юу гэж бодож байна. Та хэд юу гэж бодож байна? Саналаа хэлээрэй комент сэгтэн. За тэгээд өнөөдөр 11 сар болж байна. Өнөөдрийн сэдв рүү орохын өмнө чек-ин хийчихье тийм ээ. Ямар байна? Миний хувьд энэ сард 11 сар би сая төрсөн өдөр маань болсон. Тэгэхээр одоо 41 настай болчлоо. Биологийн насаараа гэхдээ 5.3-аас 5.6-гаар илүү залуу байгаад байгаа. Энийгээ би тэлсээр байх болно гэсэн үг. 41 наснда би одоо утгагүй нийтлэл бичиж байгаа нийтлэл нь миний үнцийн хэрхэн өөрчлөгдсөн юм болоо гэдгийг би айгүй ажиллаж байгаа. Миний хувьд 41 нас гэдэг бол юу гэж бодож байна вэ гэхээр яах аргагүй ингээд яг 40 хүрээд надад юм нэг дээшээ чиглэсэн моментум ихэлсэн гэж айгүйх санагдаж байгаа. Тэгээд 41 бол миний prime буюу өөрийн одоо амьдралынхаа хамгийн одоо дээд хувилбар руугаа орж байгаа эхлэлийн цэг гэж би 41-ийг харж байгаа. Тэгээд энэ нь миний өөрийн гаргасан амьдралын төлөвлөгөөр бол 45 хүртэл үргэлжлэн тэгээд тэр тийм өсөлтөнд тэгж явж байгаа. Тэгээд 45-аас жоохон хавтгаар орох болов гэсэн бодолтой байгаад байгаа. Тэгж байгаа дахиад нэг 49 50 үед буцаагаас сэргэж өшөө дахиж шинэ өсөлт бий болох болов гэсэн бодолтой байгаа. Ажил амьдрал гоё байна. Би ойртоо Монгол руу маш их явж байгаа. Та мэдж байгаа бох гэж бодож байна. Ер нь бол сардаа нэг Монголд очдог байгаад байгаа. Үгүй бол Бангкокт амьдэрсэн хэвээрээ байгаад байгаа. Тэгэхээр апдейтүүд юм байна. Эрүүл мэнд гоё байна. Сэтгэл санаа гоё байна. Амралт гоё болчлоо. Ажлууд аягүй учир хутгатай сонирхолтой байгаад байна. Гиснээс тэгээд өнөөдрийн ярих сэдв тэр байна. Та хэд анзаарсан байх. Манай Go Play Academy дээр бид нар одоо анх удаага дахиад 3 дахь цоошин програма танилцуулсан байгаа. Тэгээ энэ тухай ярилцъя гэж бодсон. Тэгэхээр Go Play гэдэг энэ миний хамтран үүсгэн байгуулсан энэ манай сургууль гэж ярьж болно. Манай одоо энэ яг тэгтээ бас их сургууль гэхээр уламжлалт сургууль гэж битгий бодороо бид нар яг бүтэн яг тийм анги хариуцаад өөрөө бид нар яг бүтэн сургууль болохгүй гэж бодож байгаа. Бидний илүү анхаарах зүйл нь after school program experience тэгээд тусгай програмууд нэмэх нь болохоор сургуулийн дараах юм төв нээх гэж байгаа ажиллаж байгаа. Тэгэхээр манайх бол юу 2 3 зүйлийг үндсэндээ хийн. Нэг нь болохоор юм тодорхой програмууд байна. Жишээ нь одоо манай зуны цуслан байгаад байгаа олон улсын хүүхдүүд ирдэг. 2 жил зохион байгуулагдсан тэрэлжид болдог ийм цуслан байгаад байгаа. Yes? Okay. I wrote this word here. What does it mean? What am I trying to communicate to you guys here? Yes. Why did I write this here? Today we're going to have experience. Tomorrow we're going to have experience. Day after tomorrow we're going to have experiences. We are not going to just listen and learn. Okay? За бас бид нар гадагшаа Бангкок дээр хийдэг залууч юу өсвөр насны хүүхдүүдэд зориулсан бас туслан байгаа. Тэр маань өвөл явагддаг. Тэр тухай ярина. Тэгээд одоо бас томчуудын Alpha Human гэдэг томчуудад зориулсан 3-4 өдрийн програм байгаа. Тэр маань одоо 2 хийгдсэн 3 дахь утгагүй зарлах гэж байна. Тэгэхээр ийм програмууд Play Academy болон хин хажуугаар нь бид нар юу ойлгож авсан гэхээр зах зээлээ хараад тэгээ зөвхөн монголч биш Аз номхон талаа харангууд боловсролын салбар бол угаасаа бидний чухал салбар. Миний хувьд одоо яг олон нийгмийнхаа хэмжээнд болон улс төрийнхөө хэмжээнд зохицуулж болох олон асуудлыг их сурвалж угаасаа боловсрол дээр байдаг. Тэгээд энэ ч хүүхдүүд болон томчуудтай ажиллаж бид нэр үнэхээр том хэмжээний импактыг улс их орондоо хийж чадна гэдэгтээ итгэдэг болохоор боловсролын салбарт байгаа. Тэгээд тэнцэнс хараад ангууд бидний ойлгосон юм олон сургуулиуд байгаа. Сургуулиуд олон болно, олон төрөлж ийн гэж бодож байна. Уламжлалт сургуулиуд төвшөөл багасна гэж бодож байна. Тэгэнгүүт манайх болохоор илүү сургуулийн дараах тийм тусгай learning hub гэдэг төвүүдийг ажилуулна гэж байгаа. Энэ нь болохоор хүүхдүүд мэдээч хэрэг одоо tutor center гэж байдаг гаднаар байдаг. Тэрнтэй адилхан хүүхдүүд өнөөдөр аюулгүй орчинд эрүүл хоолтой бид нар юм тусгай тоогоочтой байна. Тэгээд
тусгай яг бүр органик хоол хүнсээр тоогооч нь бэлдэж өгсөн тийм хоол хүнсээр хоолтой газар байна. За бас дээрээс нь recovery center, эрүүл мэндийн төвн хажуудаа байж идэг. Хүүхдүүд тэмцээ дэмждэг, тусалдаг юм хичээл заахт нь тусалдаг хүмүүс байж идэг. Тэгээд ийм тэгээд тэмцээ янз янзын сонирхолтой програмууд явагдаж байдаг. Нэгс нь одоо хамтын офисыг гэж болно. Гэхдээ 10 жилийн хүүхдүүдэд зориулсан ийм төв нэ гэж бодож байгаа. Тэгэхээр Go Playable ерөнхийдөө тийм байна. Энэ төвөө бид нар Learning Hub UB гэж нэг бодолтой байгаа. Тэгээ 2-3 өөр зах зээлд бас нэг хүсэлт бодолтой ингэж ажиллаж байгаа. Ийм сургууль програмыг бий болгож байгаа Play Academy гэдэг нэртэй. Тэгээд энэнийхээ хүрээнд одоо бид нэр зохион байгуулах байгаа зарлагдсан програм маань Go Family гэдэг нэртэй програмыг анхудаага бид нар бас зарласан байгаа. Санаа нь болохоор их ингийн. Бид нар яасан бэ гэхээр өсвөр насны хүүхдүүдтэй бид нар энэ янз янзын шинжлэх ухаанаар батлагдсан Mind application дээр ашигладаг байсан. Энэ янз янзын аргуудыг аваад бид нар хүнд өнөөдөр өөрт нь хэрэгтэй байдаг эрүүл амьдралын хэм маягийн хүний өсөлтийн өөрчлөлтийг бид нар богино хэмжээний програмд хүргэж болох уу гэдэг ийм кампуудыг үүсгэж гисэн. Тэгээд тэр нь маш өгөөчтэй юм байна, болдгийм байна гэдгийг бид нар мэдэрч харсан. Тэгээд бид нар тэрэн дээр үнслээд юу харсан гэхээр бид нар өсвөр насны хүүхдүүдтэй хийгээд үнэхээр өсвөр насны хүүхдүүдийг өөрчилж чаддаг дэлхийд ховор цусланг бий болгоцсон. Энэ маань бол одоо ороход айгүй бас хэцүү болж байгаа. Нэлээд өндөр төлбөртэй хөвчлэн англи хэл дээр явагддаг олон улсын камп бол хоёрцсан маа. Хоёр дахь нь болохоор бидний Alpha Human буюу томчуудын програм бай коучны хувьд яг энэ өөрчлөлтийн механизмаа бас томчуудад яг юм бас юм камп шиг цуслан шиг яваа хийж болох уу гэдгийг хийсэн байгаа. 2 удаа явсан. Миний одоо өөрийн хийх дуртай програмуудын хамгийн том програмууд. Тэгээд ингээд хийгээд ирэнгүүт бид нар юу ойлгож байна вэ гэхээр өнөөдөр өсвөр насны эцэг их байна гэдэг чинь маш их хэцүү ажил гэдэг угаасаа мэдж байна. Тийм болохоор бид нар нэмэр болох гэж хичээдэг. Тэгээ бидний ийм компьютерээр дамжуулж хийж чадж байгаа зүйлүүд нь өнөөдрийн нэг эцэг хүүхдийн өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойлголцох, ижил шугамд орох, ижил зориг мөрөөдөлтэй болох. Тэгээд одоо тэр хүүхдүүдийг эцэг хүүхд нь хүсэж байгаа зүйл нь ойлгомжтой шүү дээ. Би даасан ирээдүйд амжилттай тийм хүн л болоосаа гэж. Тэгвэл энэ болгоныг бид нар програмаар хийж чаддаг юм байна. Тэгээд тэрэнд нь бас нөлөөлдөг хүн эцэг хүүхдийн юм байна гэдгийг бид нар маш их нөлөөлдөг систем, дэмжлэгийн систем нь эцэг хүүхдийн юм байна гэдгийг ойлгоод бид нар энэ дээр үндэслээд эцэг гих хүүхдүүдийг хамтд нь энэ өвөл Монголд хүүтэн утаатай байх үед угаасаа бүгдээрээ зарим хүмүүс өвөл амарч явдаг, зүүн өмнөд Аз руу, Эквадор руу явдаг, ойрхон нар руу, цэвэр агаар руу явдаг. Тэгвэл бидний бас яг энэ зориулаад Бангкок дахь програма бид нэг 2 дахь удаа зарлж байна. Энэ удаагийн онцлог нь зөвхөн өсвөр насны хүүхдүүдээс эцэг хүүхдтэй бас хамтдаа урьж байна. Тэгвэл гэр бүлээс нэгэн тал ингээд өвөлдөө явж амрах гэж байгаа бол зорилготойгоор хэдүүлээ хамтдаа 7 хоног Бангкокт байна. Тэгээ би өөрөө цуг байгаад хэдүүлээ яг энэ өсвөр насны хүүхдүүдэд зориулсан өсөлт, хувийн хөгжил, эрүүл амьдралын маягийн програм, томчууд зориулсан програмыг хослуулж аваад тэгээд эцэг хүүхдийн хоорондын нийцлийн сонирхолтой програмуудыг ингэж нэгтгсэн байдлаар бид нар магадгүй бас анх удаага байх гэж бодож байна. Хүүхэд эцэг эхүүдийн цуг цуслан гэдэг зүйлийг бий болгож байна. Тэгээд энэ удаа Бангкокын зунд Монголын өвлөөр хийх болно. Тэгээ энд яг түрүү чи хэлж байгаа ингээд 7 өдөр гэхээр бид нар энэ дизайн нь юу байгаа гэхээр бид нар яг л хэлж бид нар өсвөр насны хүүхдүүдэд хийж болдог үнэхээр мундаг гоё өгөөчтэй програм байгаад байгаа. Томчууд хийж болдог байгаа. Энэ хоёр маань хоёлаа явна тэгэхээр зарим өдрүүдэд зөвхөн хүүхдүүд маань тусдаа өөрийнхөө юм дээр ажиллана, тусгай програм дээр байна. Томчууд нь ч гэсэн энэ тал дээр өөр програмд байна. Жишээ нь одоо томчуудын хувьд болохоор яг бид нар одоо Alpha хэм дээр хийдэг энэ Бангкок хэдүүлээ recovery center-д очиад би мөсөнд суулгаж сургана, сауныг зөв ашиглаж сургана, янз бүрийн тусгай дасгал хөдөлгөөнийг бид нар Бангкокын өөр одоо спортын заалан дээр очиж цуг хийн. Тэгээд эдний хэсэг болон сонирхолтой юмны тухай танилцсан. Хүүхдүүд маань бас яг адилхан чинь одоо хүүхдүүдийн нэг хийх юм бид нар MIT-гийн Fab Cafe руу аваач тэгснээрээ өнөөдөр бүтээлчээр сэтгэдэг энэ Бангкокын төв дээр очиж танилцаад тэгээд одоо энэ одоо creativity бүтээл сэтгэлгээ гэж ямар гэдэг инновац хийхэд ямар энгийн байдгийг энэ гэдэг зүйлийг чинь сурна. Ээж аав эцэг эхүүд хүүхдүүдтэйг хамтраад зарим нэг гоё юм төслүүд дээр ажиллах болно. Тэгэхээр project дээр ажиллаж байхдаа хамтын ажиллагаа сайжруулахаас гадна бас дээрэс нь хүүхдтэй ирээдүйд нь хэрэгтэй өсөлтөнд хэрэгтэй ойлголцох хамтын бас одоо ингээд бүтээлчээр юм дээр ажиллаж үзэх юм experience чинь бас эндээс бий болох байгаа. Тэгэхээр ийм одоо чинь програмууд зэрэг ингээд зарим өдрүүд нь тусдаа явж байгаа, зарим өдрүүдтэй хамтарсан байдлаар явна. Амлж чадах зүйл гэх юм бол юу вэ гэхээр би
бид нар манай багийн зүгээс бид нар эцэг эхүүдийг өсвөр насны хүүхдүүдтэйгээ ойрд ярьж чадаагүй гүнзгий шулуун шудраг ойлгомжтой яриаг өрнүүлэхэд бид нар бүр найдвартай тусалж чадна. Манай хоёр дахь амлж чадах зүйл нь юу вэ гэхлээр би ямар ч байсан таад өвлийн энэ амралтын өдрүүдэд үнэхээр манай програмд орж чадах юм бол өгөөчтэй, зугаатай, амарсан, өөрийгөө цэнэглэж тогтохгүй өөрийгөө цэнэглэх арга барилыг авч үлдсэн. Хүүхдүүд чинь болон өөрт чинь үнэнгээсээ унтаж чадсан, амарч чадсан, бие физиолог сэтгэл зүйн ядаргаагаа арилгасан тим амралт байх болно. Гурав дахь амлах зүйл нь та болон таны хүүхд шин зүйлүүдийг аягүй олон шин зүйлүүдийг суралцах болно. Энийг би бас яг амлаж байна. Сонирхолтой амьдралчийн хэрэгтэй бодит практиклийн харилцааны сэтгэл хөдлөлийн өөрийгөө менежмент хийх зүгээр л одоо инновац AI-ийн тухай юу болж байна гэх мэтийн олон сонирхолтой шин зүйлийг та хэд суралцах болно. Дараа нь бас нэг амлаж байгаа зүйл нь юу вэ гэхээр яг өөртөөгөө адилхан өсвөр насны эцэг эхүүд хүмүүстэй нэг баг болоод амралтанд нэг ойрд яваагүй шиг юм группээрээ амарна. Тэр группээрээ амрах, хамтдаа цуг цаг өнгөрүүлэх гэдэг чинь хүнд маш их олон өгөөчтэй гэдгийг хэдүүлээ баталсан байгаа. Тэгэхээр ингээд. За бас дараагийн юм нь болохоор лайф коуч над чиг хүнтэй суугаад хэдүүлээ 7 хоног цуг байх хоорондоо өөрийнхөө амьдралд тулгарч байгаа, ярилцмаар байгаа зүйлүүдийг ярилцах боломж бас энэ кампийн үеэр танд гарах болно. Тэгэхээр эцсийн амлалт нь тэр байна, хамтдаа хэдүүлээ амьдрал дээрээ 7 хоног ажиллах болно. Ямар ч асуудлуудыг хамруулж болно. Гэхдээ хамгийн гол нь өөрсдийнхөө эрүүл мэнд, сэтгэл зүй, амьдрал сайн сайхныхаа төлөө хөрөнгө оруулж байгаа ийм цаг байх болно. Эрүүл агаартай, дулаахан цаг агаартай ийм амралт байх болно гэж би амлаж байна. Тэр үнэхээр exciting програм гэж бодож байна. Тэгээд миний бодлоор энэ нь бол бас байхгүй шин төрлийн зүйл. Тэгээ энийг бид нар Монголдо хийх болно, эцэг хүүхдүүдийн кампыг Монголдо хийх болно, гадаад хийх болно. Анхных нь одоо ингээд Бангкокт энэ өвөл хийж байгаа. Дараачих нь Монголд хийгдэх бах. Гэх мэтээр ингээд явж байгаа. Тэгээд манай одоо ингээд Go Play Academy маань 3 үндсэн бараан дээр ингэж анхаарч ажилладаг сургууль бүтэц болж байгаа шүү. За тэгээ бүртгүүлийг гэвэл мэдээллүүдээ харж байгаарай. Шууд мэдээлэл өгөхөд манай тэгвэл Go Playing, Go Family буюу гэр бүлийн өвлийн цуслан маань Бангкок, Тайландын Бангкок хотод 1 сарын 8-наас 1 сарын 16-ны хооронд өсвөр насны хүүхдүүд ээж аавуудтай цуг хийж байгаа ийм програм болох гэж байна. Бүртгүүлийг гэвэл яаралтай бүртгүүлээрэ. Онгоцны билет шууд нислэгүүд хязгаартай байгаа болохоор төрүүлж бүртгүүлсэн хүмүүсийн нислэгийг бид нэр төрүүлж reserve хийхтэн туслана. Тэгээд цагтаа уралдаж байгаа болохоор сонирхож байгаа бол яаралтай бүртгүүлээрэ. Би амлаж байна. Амьдралтаа мартахгүй тийм туршлага болно шүү гэж хэлмээр. За тэгээ өнөөдөр би яри хуваалцъя гэж бодсон сэдвүүн энэ байсан. Манай Go Play дээр явагдаж байгаа энэ эцгүүдийн програм. Тэгээд би энийг өмнө нь бас ерөнхийдөө хуваалцсан гэж бодож байна. Ер нь бид нар юу ойлгож байна вэ гэхээр нэгтлэлт нь аюу энгийн нэг юм ярьчих те юу би одоо ингээд нэгтлэл нь ээж аваад эцэг хүү томчуудтай ажиллаж байсан, нөгөө талд нь болохоор өсвөр насныхантай ажиллаж байсан. Хамгийн энгийн одоо энгийн юм юу вэ гэхээр нэг юм хэрвээ би зөвлөгөө өгвөл өсвөр насныхантай ажиллаж байгаа бол ганцхан юм санчих. Тэр нь юу вэ гэхээр тэд нарыг том хүн шиг л хүндлээд харьцаа явуучих. Тэгвэл тэд нар нээгдэн, итгэн, харилцсан. Жинхэнэ зүйлд дуртай, жинхэнэ зүйлдэл байх гэж үз. Эсвэргээрээ томчуудтай харьцаж байгаа, ялангуяа нас дээшэлсэн хүмүүстэй харьцаж байгаа бол тэд нартай залуу хүн шиг харьцаж байгаа. Тэгэхээр эсэргээр нь харьцуул хүн нээгддэг, хүн итгэдэг, хүн таалагддаг шүү. Маш энгийн ийм юмар өнөөдрийн подкаста би ингээд дуусгая. За манай YouTube суваг дээр анх удаага миний видеонуудыг үзэж байгаа бол subscribe хийхээ битгий мартаарай. Бид нэр ойрхон сонирхолтой видеоныг оруулж байгаа. Би бас нэрээ дөнгөж сайхан өөрийнхөө вебсайтыг шинжилсэн байгаа. Одоо ингээд хэрвээ миний хийж байгаа ажил, коучингийн тухай юу сонирхож байна, сонирхолтой юу болж байна тэр тухай мэдмээр байгаа бол Oko Cig Coach гэдэг энэ вебсайт руу ороод миний хамгийн сүүлийн мэдээллүүдийг харж танилцж бас холбогдож болно. Тэгээ мэдээч хэрэг бусдаар бол Instagram дээр бас шууд бичиж холбогдож болно шүү. За балер өдөр байцгаагаарай. Тэгээ хэдлээ дараачийн дугаараар уулзцаая. Амар мэнд байцгаагаарай.